Заашгүй ерөнхийлөгч Баттулга нэг хууль санаачлалаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж Монголын маань хөрсөнд орох баялагийг ухан зөөж баяжиж буй гадны томоохон компаниудын гүйлгээг Монгол банкар дамжуулж байх хуулийн төслийг улсын хурлын даргад гардуулаа өгчээ. Хэрвээ энэ хууль батлагдвал долларын ханш огцон буурч тэр хэрээрээ бараа бүтээгдэхүүний үн доошилж төгрөгийн ханш чангарна. Төгрөгийн ханш чангарах юм бол цалин цуух нэмхүү яах вэ гэж засгийн газар толгоогоо өвдөх хэрэггүй болно. Гэхдээ нэг том саад бий. Долларын хадгаламжтай тэр бомтнууд үүнд маш их саад гин. Дээрээс нь оюу толгойн пиарч тэмэх бүгд бүтэн баггүй. Тэд мэдээж чадах хэрээрээ саад их гэж оролдоно л доо. Ер нь олигархын засаглалтай улс орон хэдий ч инээ ядуу харанхуй байна, төдий ч инээ дуулууртай ард түмэнтэй байна гэсэн номлолыг мөрдүүлдэг. Үүнийхээ тулд дотроос нь тарих угаах байгийг санхүүжүүлэн ард түмнийх нь эсрэг төрхирдэг. Тийм болохоор одоо энэ ерөнхийлөгч Баттулгын өргөн барьсан долларын гүйлгээг Монголын банкар дамжуулахыг эсэргүүцсэн гишүүдийг шууд утгаар нь Рио Тинтогийн бууны нохой шахруу долоож амьдардаг урагч хэмээн нэрлэж болно. Хэдүүлээ анхааралтай ажиллах юм шүү тэдгээр урагчдыг.